За энэ хэсгээр хадгалах буюу save хийхтэй холбоотой нэг хэдэн зүйл үзье. За 6 дугаар дасгалын хавцсан дах нэг Photoshop файлыг нээсэн байна. За энэ тоо зургийг жоохон янзлсан зураг байна. Англиараа энэ хүний янзлсан зургийг retouching гэж яриад байдаг. За засвар хийсэн гэж орчуулах юм да. За баруун хэсэгт байгаа давхаргуудын панелаас дээдлийн хоёр давхаргыг сонгоод Ctrl дарангаа сонгоё та нар мэднэ. Тэгээд delete хий. За бас smart filters гэсэн идэвхжүүлгийг авч байна. Off болгож байна. За ингээд зургийн нэр бүхий tab дээр хаалтан дотор нэг од тэмдэгт, хаалтны гадна талд бас нэг од тэмдэгт. Ийм хоёр од тэмдэгт гарч ирснийг анзаараарай. За эхнийх нь болохоор энэ зурагт хэрэглэж байгаа өнгөний профайл нь профиль гэж ярьдаг. Тэр нь болохоор Photoshop-ийн профилтай тохирохгүй нэ гэсэн зүйлийг харуулж байна. За энэ санаас зовоод хэрэггүй Photoshop автоматар өнгөний профилийг тохируулах чадвартай. Өөрөөр хэлбэл бид нарыг save хийх явцад буюу хадгалах явцад Photoshop маань програм маань өнгийг автоматар тохируулдаг. Хаалтны гадна талын тэр од тэмдэгт болохоор энэ хийсэн өөрчлөлт маань хадгалагдаагүй байна гэдгийг зааж байна. За файлыг хадгалахын тулд бид нар мэднэ файл зэснээс save эсвэл save as гэсэн командыг сонгоно. Эсвэл Ctrl дарангаа S товчны хослолыг дарж хадгална. За та товчны хослолыг ихэвчлэн ашигладаг бол энэ S товч нь болохоор A D товчны дунд байдгийг бид мэднэ. За тэгээ Ctrl A гээд бүгдийн selection хийх үед ч юм уу эсвэл Ctrl D гээд selection гээд deselect хийх командууд байна. Эдгээр товчийг дарах жагаад Ctrl S-ийг санамсаргүй дарахад бол таны хийсэн өөрчлөлтүүд бүгдээрээ автоматар хадгалагдах болно. За ингээд санамсаргүй Ctrl S-ийг дараад хадгалчлаа гэж үзвэл Windows зэснээс History гэсэн панелыг дуудаж өмнө хийсэн үйлдэл рүүгээ орох боломжтой. Бид нар өмнө үзэж байсан. За History буюу түүхчилсэн энэ панелд сүүлд хийсэн 50 үйлдэл жагсаагдсан байдаг. За тэр хамгийн доор 3 дахь мөрөнд хаалтан дотор save гэсэн үг байж байна. За анхны байдал руу авиж игвэл open гэсэн мөрөн дээр нэг товшилт хийхэд анх нээсэн байдал маань гарч ирсэн байна. За маш олон үйлдэлүүдийг 50-аас илүү үйлдэлүүдийг хийсэн тохиолдолд open мөр маань алга болох магадaltaй. Тийм учраас бүр ихнээс нь эхлүүлээ гэвэл хамгийн дээдлийн зураг өгөхийн мөр дээр нэг товшилт хийхэд бол хамгийн анхны нэгдсэн байдал дээр очино. За файл зэснээс revert гэсэн командыг сонгол яахыг харъя. За товчлоо. Revert мөр бий боллоо. За өмнө хийсэн өөрчлөлтүүд энэ history панелд байхгүй юм шиг харагдаж байгаа боловч revert мөрөө идэвхжүүлээд Ctrl дарангаа Z товчийг дарахад өмнө хийсэн өөрчлөлтүүдийн мөрүүд энд бий болсон байна. За Ctrl товчийг дарангаа Z товчийг дарахад өмнөх үйлдэл рүүгээ очдог. За дахиад дарвал дахиад undo redo гэсэн командтай адилхан тийм товчны осол байгаа. За өнөөс гадна Photoshop маань автоматар сэвлэх хадгалах үйл ажиллагааг явуулдаг. Танд команд үзье. Edit гэснээс preferences гэсэн мөрийг сонгоод index file handling гэсэн командыг сонгоё. За энэ туслах цонхноос тэр automatically save recovery information every гэсэн цаанаасаа тохируулагдсанаар итгэвдсэн байна. За тэр доос задардаг зэснээс 5 минут том уу 10 минут том уу гэдгийг хугацааны сонголтыг хийж болох нь. За би энэ хугацааг 5 минут гэж тавья. За бус програмуудад адилхан Photoshop програм маань заримдаа crash болж магадгүй, өөрөөр хэлбэл гацчихж магадгүй. Тэгэхээр энэ тохиолдолд болохоор хаачаад дахиад restart, програмаар restart хийхэд бол энэ автоматар хадгалагдсан файл маань давхар нэгдэх болно. За хадгалахтай холбоотой нэг сүүлийн нэг зүйлийг үзье. За тэр tab дээр хэрэгс тэмдэг. Хэрэгс тэмдэг дээр нэг товшилт хийхэд бол хийсэн өөрчлөлтүүдэд хадгалах уу үгүй юу эсвэл cancel хийх үү гэсэн 3
товч өгөхий асуулт гарч ирж байна. За энд мэдээж yes гэвэл өөрчлөлт хийсэн зүйлүүд маань хадгалагдана. No гэвэл өөрчлөлт хийсэн зүйлүүд маань хадгалахдаггүйгээр файл хаагдах болно. За ийм байдлаар Photoshop-т файлд хийсэн өөрчлөлтийг хадгалах үед анхаарах 3-4 зүйлийг үзлээ. За дараагийн хичээл дээр зургийн файлуудын төрлүүдийг яаж JPEG, PNG, GIF, TIFF форматуудаар яаж хадгалах тухай үзэх болно.